Өнөөдөр инфляц 10% хүрсэн байна. За төсвийн алдагдлал эхний улирлаар бол 1.4 их 80-аар бол алдагдaltaй гарсан ийм тооцоотой байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бол дэлхийн хэмжээнд зэсийн үн 40%-аар нэмэгдсэн байна. Монгол улсын экспорт 60%-аар нэмэгдсэн байна. Энэ дунд хамгийн голлох орон зай эзэлж байгаа нь бол зэсийн баяжмалын экспорт байгаа. Одоо 2025-аас 26 оны хооронд бол 2.2 дахин ихээр бид нар зэсийн баяжмал экспортлсон боловч энэ орлого төдийлөн монголчуудад өгөөж нь харагдахгүй байгаа. Яагаад гэвэл бид бол оюутлогоо төсөл дээр бол ямар ч байсан амнатын хувьд бол докторжуулалтын гэрээ зурсан. Харин цаашид бусад төслүүд дээр яах вэ? Энэ өгөөжөөсөө бид нар шудраг хүртдэг байх уу гэдэг энэ суур асуудлыг ярьж байна. Дэлхийн хэмжээнд зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Монгол улс ганцаараа татвараа бууруулъя гэдэг нь ямар логиктой асуудал явагдаж байна вэ гэдгийг бид ярьж байна. За энэ дундаа сая Баярбаатар гишүүн хэлсэнчлэн Монголынхаа Эрдэнэтийн төсөл дээр Эрдэнэтийн уурхай дээрээ бол 15%-ийнхаа амнаатай хэвээрээ байлгана. Бусад төсвөлүүд дээр 5% байлгана гэж ийм ялгаатай байдлыг гаргаж ирж яг ямар төсөлд юунд зориулж нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа вэ гэдгийг энэ онтригийн хэлэлцээрийн үед бол маш их хардтал дагуулж байна. За тийм учраас бидний хэсэг бүлэг гишүүд ялангуяа оюутлогын хэн шалгах төр хорон дээр ажилласан гишүүд бол энэ дээр онцгой анхаарал хандуулан энэ заалтыг татаж авахаас нааш энэ хуулийн төслийг бол дэмжихгүй гэсэн ийм байр суурьтай байгаа.